Орой минь түргэний эсэлчүүдээ нэрийн утас цувралын шинэ дугаар үзэгч та бүхэн төрөхөд бэлэн болж байна. Тэгэхээр энэ удаагийн зочин бол нийслэлийн засаг даргын орлогч ноён ганц төмөр. Орой минь түргий. Тэгвэл өнгөрсөн онд 60 км замыг шинээр ашиглалтанд оруулжээ. Та жолоо үйлч. Барина. Жолооч болоод удаж байна уу? Лаваас удаж байна уу? Таны машин хизээ явдггүй вэ? Миний машин 5 дахь өдөр. Яг хувийн машин ярьж байна тий. Албаны машин бол 1 дахь өдөр. Үгүй 7 хоногийн 2 өдөр. Энэ шийдлийг та жолоочийн хувьд яаж хүлээж авч байгаа вэ? Энэ бол бас нэг гарц байсан шүү дээ. Тий. Ер нь 12 онд орж ирэхэд бол төгжрлийн хувьд бол үнэхээр дэцэгтэй хүрсэн. Одоо тэгээ хүмүүс чинь нэг сонио 2 3 ойлголт байж магадгүй бод. Ер нь бодит байдалтай бол эвлэрхийн зүг л гэж. Цохон байгуулалт их муутай. Ер нь бол цогсоход бол ер нь ойрхон болцсон. Ийм одоо 12 оны намар бол байсан шүү дээ. Тэгээ бид нар бол энэ нэг уг нь бол нэг 12 төрлийн арга хэмжээ авахар одоо тэр чи одоо 12 оны 8 дугаар сарын 19-ний захирамж санаж байна. Төгжрлийг буруулах зарим арга хэмжээний тухай гэсэн. Тэрэн дээр одоогийн байгаа хэвээр байж байгаа дугаар хязгаар нэгдүгээр гинэ гэж хэлсэн. Тэгээд тэрийг бол 2 сарын дотор бол ер нь маш сайн одоо ер нь бидний цоон байгуулалт ер нь яг ажил сэтгэл гарах асуудал юм да. Ажилдаа өглөө өдөр гэдэг нэг ирч хүчээс судруулахгүй явсан. Тэгээ Монголын хууль 3 хоног гэдэг зүйл бол тэр үед их яригдчихсэн. Одоо ер нь одоо 3 жил болчихлоо тий 3 жил. Энэ ойлголтыг халсан. Энэ бол төгжрлийг бол нэг хэсэгтээ тухайн үед шийдсэн. Зам сайн байна гэдэг бол төгжрлийг бас шийдэж байгаа нэг хэлбэр. Зам сайн байна гэдэг нь цаашаа уялдаатай тээвэр сайн байна. Нийтийн тээвэр сайн байна гэдэг чинь ер нь бүхэн унаагаа унах шаардлагагүй. Гэсэн ийм л юм руу яваад. 300 гаруй сая долларын борлуулалт энэ жил автомашин дээр хийгдсэн гэсэн тооцоо татвараар нөгөө гарсан. Тэгэхээр зэрэг пүрүүс машин бол тэр дотор бол бараг 80-90% борлуулалттай байгаа. Төгжрөл үүсгэж байгаа бас нэг гол шалтгаан нөгөө хурд сааруулах шалтгаан болдог нөгөө замын эвдрэл гол шалтгаан. Маш гол шалтгаан. Хотын ингээл ингэхээр одоо ингээд за энэ 3 жилийн хугацаанд энэ 4 жилийн хугацаанд хийсэн дөрвтэй ажил гэж нэрлэхээр л замын ажил яа харахгүй тэргүй игнэнд явж байгаа юм л та. Тэгэхээр энэ хугацаанд хийсэн замын бүтээн байгуулалтын ажлыг та нэг тоон илэрхийлэлээр тайлбарлавал. Тий, 2 янзаар ярьж байгаа. Бид нар нөгөө их усүрээсээ болоод байгаа. Зарим нь ингээд ямар олон тоо хэлдэг яасан сони ингээд. Тэр нь нөгөө юу хэр хамгийн ихэвчлэн хотын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, улсын хөрөнгө оруулалт. Тэгээд зээл тусламж буюу одоо хөгжлийн банкны тусламжаар нэг нь одоо хувийн өөрсний хөрөнгө оруулалт гэж явдаг. Одоогор бол шинээр хийсэн нэг 60 гаруй километр, шинжлэн зассан нэг 160 км, нийлээд нэг 220 орчим километр замын шинжилэл байгаа. Ингээ нийлэхээр нэг 220 орчим километр замын 3 жил одоо 16 оны дүнг оролцуулахгүйгээр 12, 13, 14, 15 гэж хэлж байна. Тэгэхээр энэ одоо Улаанбаатарт нэг 450 орчим километр замтай шүү дээ бидний. Одоо бидний Оросоор нэг 500 600 гараа явж байна. Тэгэхээр гол ажил бол их одоо арслагдсан гэвэл үлзийтийг хийж болж байна. Барьцаан руу хийж болж байна. Туул тэрэлж юм одоо чанжин болдог руу хийж болж байна. Сая хийсэн Цуслангийн 16 гаруйны 135 км замыг хийж болж байна. Бачууртын зам хийж болж байна. Тэгээ яагаад энэ аслагдсан зүйлүүдийг зүгээр онцолж хэлж ийн гэхэд цаг байгаа учраас бас их яриул маш их юм байна. Тийм учраас онцлоод хэлчих зүг бөхөө суурьшлийн бүсүүдийг гадагшлуулах асуудал яригдав. Зам тавиад маргааш нь бол мэдээж гарахгүй шүү дээ хүн бол. Зам тавьчлаа. За одоо ингээд цаашаа яах вэ гэдэг. Тэгээ нэг 3-4 жилийн дараа бол ер нь одоо та бүгд 20 он гэхэд ер нь бүгд бол ингээд гадагштаад юу болоод тэгээ тэрний дараа нь бол дулаан хангамж очих хэвээр. Дулаан хангамжийн дараа захлагааны их усүр найдвартай байх хэвээр гэдэг дид үтцийн асуудлуудыг шийдээд явчихж байна. Ингээд дид үтцүүлчихээр суурьшлийн бүс маань үндсэндээ нөгөө голын гол хэсэгтэй биш. Чингисийн талбайг тойроод биш.
ингээд ийшээ ингээд нутагших, ингээд суурших ийм одоо чиг хандлага маш ихээр болсон. Шинэ хөгжлийн суурийг тавьж байна гэж энэ замыг харсан. Одоо нөгөө уучлаар яриул нөгөө атар газрыг шинээр эзэмшдэг ингээд кино гардаг шиг яг тийм маягаар агуулга нь бол яг тийм маягаар тавигдаж байна гэсэн үг. Өмнө нь ийм хэмжээний замыг ямар хугацаанд тавьсан бэ гэдэг юм уу? Ийм харьцуулалт байна уу? Өөр аль эсвэл 3 жилийн хугацаанд ийм хэмжээний замыг шинээр тавьдаг. Манайхтай ижил төрлийн хот гэдэг юм уу? Ийм харьцуулсан үзүүлэлт байна уу? Яг зүгээр тэр чинь техникийн хүчин чадал нөгөө хөгжил дэвшил бүх юмнасаа бол тийм улсууд бол хийгвэл байлгүй яах вэ? Гэхдээ манайх шиг одоо ингээд бүх ингээд зам нь муутцсан учраас бид нар хийгээд байна шүү дээ. Тэгээ эн чинь зам хийхээр бас нэг шүүмжлэн ш. Та нар зүгээр зам барихаас чанар нь ямар вэ? Уучин шиг урсдаг, зоордог, цөмөрдөг одоо ингээд ийм одоо та хүн саяхан л ярьжсэн банк хийгээд боржуурын солидог. Гэтэл саяхан одоо ингээд чөмбөө шүүмжлэлтэй байсан. Тэгээ бид нар бол бас чанарыг бас зүгээр нэг зам мам тавиал хийгээд байгаа юм шиг бас чанарыг эрхэмлэж байгаа шүү дээ. Насжилт өндөр болгож байгаа. Гэхдээ анх ирэхэд бол айгүй хий нөгөө төвхтэй байдаг шүү дээ. Ажил хийхгүй. Яагаад тэгэхээр эн чинь ингээд байнгын нөгөө нөхөөстэй одоо ингээд нэг нөхөд өгөөд тэрийг ингээ янзлаад өгөөч гэдэг. Бид нар бол цогцоор нь янзлж байгаа л да. Тэгээд орчил тослогоо шүү дээ. Юу н арчилгаа. Маш сайн хийх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж энэ зам мамч. Тэрнээс зүгээр нэг тавьчаад мартчихвал нэг маргааш нэг өдөр нь айхтар одоо том даацын машин явуул ивдээ зүтгэх шүү дээ. Тийм учраас тэр чинь хараа хяналттай цэвэр цэмтгэр үйлчлэгээ байнга одоо арчилгаа шаардлагатай шүү дээ. Тэгээд камержуулалтын систем одоо сайн болцсон. Тэр мэрийг хараад дор нь янзлаад ингээ явах ийм одоо зайлшгүй шаардлагатай. Тэгээ манай хотын 3 компани нийлүүлсэн шүү дээ. Зам засвар ачлалт компани, тогтчлт компани, усны барилга байгууламж гээд компаниуд нийлүүлээд Улаанбаатар нэгтгэлгээд тэгээ шар цамцтай буюу нөгөө хотын цэвэрлэгээ үйлчилгээний улсуудыг бол нэлээд хэмжээгээр нэг 400 гаруй хүнийг нэмж авсан. Тэргээрээ юу хийсэн гэхээр нөгөө замын нөгөө цэвэрлэгээ нөгөө гимтэл одоо тэр юун дээр бол цэвэрлэгийг байнга тогтмолжуулах байнгын одоо хараа хяналттай байлга ийм байдал руу орсон. Хүмүүс насжилтанд ач холбогдлохтой юу гэж хардаг вэ гэхээр Япончуудын барьсан зам сайн. Одоо энэ нарны замыг хар. Гэтэл манайхан байхгүй ч гэдэг юм. Нэг ийм байдлаар нөгөө нэг үхрийн ивэр дөрвөл 1000 үхрийн ивэр дөрвөн гэж нэг ийм ойлголт суучж л дээ. Тэгэхээр саяны таны хэлсэн ийм урттай замыг хийхэд үндэсний аж ахуйн нэгжүүд хичнээн хувийг нь эзэлж исэн юм уу? Өөр бусад газар орны дэмжлэгийг ямар хэмжээнд авч ирсэн бэ? Батуур даргын нэг хатуу барьж исэн зүйл бол үндэсний үйлдвэрлэгч эх орныхоо үйлдвэрлэлийн компаниудыг дэмжих зүг байна. Технологийн шийдлүүд бол Японууд манад нарны зам хийцэн, нарны гүр хийцэн. Бид нар очиод хамтраад ажилласан тэр стандартыг сурцсан. Ер нь одоо сүүлийн замнууд чинь дотор бетонын суурь хийчихсэн. Дандаа нөгөө дайргаар хийгээд нөгөө уулын дайраг шүү дээ. Хайраг дайраг гэж ярьдаг. Нөгөө дайрагаараа ихчүүлээ дээр нь хураагаар тор тавьж байгаа шүү дээ. Бүр төмөр тор тавьж. Зүгээр чанар ярихад одоо би та нарт зүгээр сони сонсголонгийн 5.5 км зам. Энэ дээр бол онгоц цуусан ч яах ч үст. 26 см-ийн зузаантай. Тэгээд яг арматур зангидж хийсэн байхгүй. Яагаад гэж юм хэр тэр чинь манай бетонын зурмгийн үйлдвэрүүдийн 80% байдаг. 80 орчим хувь. Тэр бол маш их хэмжээний дандаа даацсан. Зарим үед бол бараг 100 тонн хүртэл ачдаг. Одоо тийм байгаа шүү дээ. Тийм юм чинь бол асфальтыг бол ураачдаг байхгүй. Үрчилгээд ураа. Тэгээд байна. Тэгээд бетонын зам тавьчихад бол тэр даацыг бол даагаад яв. Тэгэхгүй энэ 5 одоо нэг 2 жил болоод 3 жил болоод цоороо цөмрөл энэ машины үйлчлэгийг бол бид нар бас тэр юм бодож сэтгэж бас тэрэн дээр ер нь үлгэрч хийсэн. Тэгээ одоо бид нар нарны гүүрээ дагуулад ингээд 4 хос гүүр 4 нүхэн гарц гэдэг ийм хөтөлбөр хийх зам. Ер нь Сеул хотод та бүгд очиж үзсэн. Нөгөө Сеулийн гол хангунг мөрнийг урсан 12 том гүүрэн байгууламж байгаа. Тэрийг дагсан 12 янз бүрийн гүүрэн байгаа. Энэ бол гүүр одоо зам хийсээ илүү байгууламж. Юу гэхээр энд одоо гүүр, тэнд бас нэг гүүр, энэ нүхэн гарцтайгаа. Тэгээ гэрэлтүүлэг явгуу энэ бол дугуйн маш том 2 м өргөнтэй том бас дугуйн зам байгаа. Тэгээд хүмүүс ийм нөгөө захиалга юу гэдэг иргэдийн хүсэл одоо тэмүүлэл дээр өргөдлөг гомдол их гаргадаг шүү дээ. Тэрэн дээр тулгуурлаж хийсэн.
шинээр ашиглалтанд төлөөлөж өгж байгаа автозамуудад тэмдэг тэмдэглэгийг ер нь ямар байдлаар хийдэг вэ? Заавал хийх ёстой стандарт зүйлс гэж байна л да. Одоо чинь ус зайлуулах шугам ч юм уу, тэмдэг тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан гарц ч юм уу. Энэ асуудлыг яаж шийддэг вэ? Яг ажлынхаа зургаас л болж байгаа. Аха. Ажлын зураг шаардлагатай гэвэл бид нар ер нь сүүлийн үеийн бороо зайлуулах, ус зайлуулах, гэрэлтүүлэг, явган зам байсан одоо дахиад дугуйн зам стандарт нөгөө улс ч хөгжөөд шүү дээ. Ийм шаардлага үүсэж. Тэгээд тийм замуудыг бол зайлшгүй тавьж ийж эн чинь хүмүүс чинь энэ зам чинь айтайхан одоо боломжийн гэдэг. Тэгэхгүй хуучин шиг гэрэлтүүлэг тавиад явган тавиад яг боржуура тавиад асфальт яг замаа зорчих гэж нэрлэж байгаа. Тэрийгэ тавьчихвал бас юм дутуу байгаа юм шиг. Ийм болчиход байна. Тэгэхээр зэрэг тэний дагуу таны дөрөв хийдэг тэмдэг тэмдэглэгийг бол маш сайн хийдэг болцсон хийж байгаа. 1 км зам 1 тэрбум төгрөгөөр босдгоо гэдэг нэг ийм хар тооцоололтой болж иж байна. Тэгэхээр энэ хугацаанд 3 жилийн хугацаанд зам барихад тэгэхээр нийт хичнээн төгрөгийн зардал гарсан бол за тэгээд их үүсвэр нь бүгднгийн хоттойгоо тийнэ гэвэл энэ даад давшгүй болчихсон тийм тий хийх гэж боломжгүй л дээ. Тэр чинь хөгжлийн банкны санхүүжилтээр 33 уулзаар. Тэр сонсолонгийн ярьж байгаа, орбитийн ярьж байгаа. За дээр нь одоо хиний нэгдүгээр хорооллын арын нэг замыг холбосон их маш их төвчрлээ. Тэр бол их сайн шийдсэн. Цэцэг төвийн уулзаар шууд одоо тэр чинь заавал одоо төв шуудангаар бүгдээрээ тэмдээ иргэдэг байсны шууд гаргадаг зүйлүүдийг бол хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн шүү дээ. Тэр бол их сайн стандарт. Чиний яриад байгаа тэр стандартыг бол мөрдүүлсэн. Тэр Японыхан бол яг энэ нарны замын хийсэн нөхдүүд зөвлөсөн. Тэгэхээр тэр бол ер нь нэлээд өндөр шаардлага тавьсан. Насжилт их удаантай стандарт нормоор барьсан. Нөгөө дөрөвний гарц гарan буюу тэмдэг тэмдэглэгийг нэлээд ухаалгаар тавьж өгөх хэрэгтэй зүйлүүд байна. Тэгээ яг бид нар бол тэр чинь тагнуулын 30 дугаараар хүн битгий шувуу ортдгоо тийм газар шүү дээ. Тэр одоо бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Манай хуучин байсан улсууд тэрүүгээр чинь зам тавилаа шүү дээ. Хийлээ. Энд чинь сэтгэл гаргаж байна. Тэрнээс хуучин цагийн хүмүүс бол тийшээ бол ойртоход бол хэцүү. Энээс гадна бол Цуслангийн нөгөө Шарга морьт хандгаатын чиглэлийн 16 135 км зам 2 том гүүрэн байгууламжтай. Тэр Шарга морьтын гүүр бол хос болсон. Яг замын хувьд бол та 1 тэрбум гэдэг чинь ойролцоогоор гэж хэлэхгүй болохгүй. Яагаад тэгэхээр замынхын зурагнаас болж байгаа. Юу тэр үед тухайн зам дээр ямар одоо зүйл шаардлагатай вэ? Явган хүний зам шаардлагатай байна уу? Дугуйн зам шаардлагатай байна уу? Тийм ээ? Ус зайлуулахыг заавал хийх ёстой шүү гэдэг тийм ээ. Жишээлбэл инх тайвны гүүрний зүүн талынх нь ус зайлуулах заавалшгүй. Тэр чинь бороо ирээд тунах магадлал өндөртэй. Яагаад тэгэхээр уруутай нөгөө нэг доогор нөхөн галцтай учраас гих жишээний нөгөө нэг тэрнээсээ болоод ойролцоогоор тэрбумаас тэгээ дээшээ явна. Яагаад тэгээ гэрэлтүүлэг ороод ирвэл бүр зүйтэй болно. Үлдсэн замуудаас зайлшгүй шинжлэх юм уу шинээр тавих шаардлагатай замуудад орж байгаа. Тэгээ бидний нэг зүйл одоо яг бас явахтай юмд бол бас ингээд нөгөө сайн муу яригддаг. Бид нар нэг хурж ядаагүй зам бол толгоотын зам хүчтэй яриа. Санхүүжилтийн өөр нөгөө хөгжлийн банкны санхүүжилт байсан. Тэгээд эн чинь бас нэг зовлонтой ингээд нэг ус төрж байлаа та зургатаар харж байгаа тий. Тэгээд тэр янз бүрийн их усүрийн тухай яриад л тий. Тэгээд одоо вайсыгээл хийцэн юмыг бол одоо яг хийцэн. Тэгээд яг нөгөө шалгагддаг газар нь тэгээд дээр нь улсын комисс бүх юм нь орно шүү дээ. Тэр чинь угаасаа төрийн стандарт гэж байдаг тийм ээ. Тэгээд тийм юм аа нарийн одоо шалгуур юугаар гараад. Тэгээд тэр дээр нөгөө олон улсын найрамд зурсан лөө 13 орчим километр зам. Энийг бол одоо энэ хавар даруйхан ихлүүлж хянслахтай. Одоо дээр нь сая Буднаг хятадд улсын хөнгөлөлтөө нөхцөлийн зээлээр одоо энэ баян зүрхийн давчир одоо энэ гүүрний хос гүүр тавиад цааш нь довчооноос налаахын пэрэлжийн бэлчээр хүртэл 17.7 гэж бид нар хэлээд байгаа. Километр зам хос нэг талдаа бол 3-аар урсгаад 6 ийм урсгал нэгнээтэй тийм замууд тавигдах хаар байгаа юм тий. Хот гэдэг бол зам юм. Зам гэдэг бол хөгжил юм.
Нийтийн тээврийн үйлчлэгийг нийгмээр сайжруулах зорилгоор ухаалаг автобусаар зорчигч тээвэрлэх болоод багагүй хугацаа өнгөрлөө. За бэлэн бусаар төлбөр төлөх тогтолцоо өдрөөс өдөрт сайжирч байна. Цаашдаа нийтийн унааны цагийн хуваарийг наривчлах ажил үргэлжилнэ. Машин явах өдөр автобус суух уу? Нийтийн тээврийн үйлчилгээ бас их шинжлэгдлээ тийм ээ. Яг нэг хэсэг нөгөө шинэ юмд дасах гэж болохгүй байх бүтэхгүй байх гэжсэн бол одоо их сайхан дасаадах шиг байна. Хугацаа хэрэгтэй. Хугацаа хэрэгтэй. Нийтийн тээврийн шинжилгээг хийгээд санаачлага яг хэдийнээс гараад хугацааны хувьд яаж төлөвлөөд Асал манай нөгөө 5А хөтөлбөр Ачнавын хорчиг хотуулыг гэдгийн гол одоо зорилт дээр л дээ. Тэгээ би ч олон жилч бодож явсан ажил. Ер нь анх бол смарт буюу захин хэлбэрийн чинь 96 оны яг Mobicom анх гар утсгийн чинь Монголд орж ирэхдээ яригдсан зүйл шүү дээ. Тэгээ тийм амар ажил бол яг энэ хүндээ биш л дээ. Тэр бол их хүнд. Зүгээр ер нь бол манай Батбаяр дараагийн хүмүүсийн яг хувьсал болж байгаа гэсэн үг шүү дээ. Ягаад гэвэл бэлэн мөнгөөр тооцоо хийжсэн баг. Бэлэн мөнгө. Бэлэн мөнгө барайл карманаас гаргаад тэрийн бэлэн бус руу оруулчих. Тэгэхээр зэрэг тэр хооронд чинь нөгөө системийн хувьд доголдол гарч ичээ. Өөрчлөлт орчиж чинь тий. Хуучнаасаа өөр болгочихор чинь хүмүүс дуртай нэг хэсэг байна, дургу маш их хэсэг байгаа шүү дээ. Тэгээ манай бол одоо яг манай хүнжлийн хайр өрүүлж чинь энэ жил бол яг бид нар чинь аюу хүнд төсөвтэй. Энэ хүмүүс манайхын төсөв нь гайгүй, мөнгө нь гайгүй учраас юм хийгээд байгаа юм тийм биш шүү дээ. Сэтгэлээрээ хийгээд байгаа байхгүй. Мөнгө бол байна. Уучин ч байсан, одоо ч байна. Яг одоо ингээд нөгөө үн цэний тухай нөгөө янз бүрийн инфляц нөгөө ямар нөгөө мөнгөний үн цэн 20 жилийн өмнөх нь ямар байсан одоо яасан гэдэг ингээд яг зүгээр сэдвүүн маргаж яхад бас буруу юм биш. Яг тэгэхээр тэр дундаас иргэд бас энэ зөв энэ буруу гэдээ бас шууд тунгааж бодож байгаа байлгүй гэж бодогдгийг. Захим хэлбэрөөр шилжин гэдэг чинь ерөөсөө нийтийн тээвэр маш сайн болно гэдэг нь иргэдэд унаа унгах шаардлагагүй болчихсон. Тэдэн цаг тэдэн минут нь хотын төвд очино. Тэдэн секундэд очиод тэр газар бууна гэдэг нийтийн тээвэр ингээд минутаар яваад эхлэхээр хүмүүс аяа тэрэндээ дадал болно. Одоо бол бид картаараа уншуулж сурч байна тийм ээ. Дараагийн үйлдэл бол минут цагаараа явдаг систем. За би одоо ингээд тэнд очиод одоо хэвлэлийн хоролд оролцсон. Одоо чамтай ойрхон чи би бол одоо өглөө ажилдаа Улаанбаатар телевиз дээр очино. За тэдэн цаг. Тэгэхэд нийтийн тээвэр яг тэгээд явж байгаа шүү дээ. Тэгэл очиод буугаад нөгөөдөлтөө хоцрол таны асуудал тийм ээ. Нөгөө унаа бол явдгаар явчих шүү дээ. Одоо хүлээгдэл хэр байгаа вэ? Хүрэлцээ автобусны хүрэлцээ ягаад одоо жоохон таар байгаа. Ягаад тэгэхээр юм бол эхэлж байгаа учраас мөнгөн дүм маань жоохон одоо хэцүү байна. Одоо улс орон тэ та бүдэг хямралтай үе таарсан. Санхүүгийн боломж олцох баг. Тэгэхээр бид нар нөгөө захимаа бол явуулдгаараа явуулаад, ухаалгаа явуулдгаараа нөгөө шүлжээ төлөвлөлт буюу богино нэрээсээ явуулдгаараа гарсан зардлаа удаа явж. Тэгэхээр зэрэг хүрэлцээ, автобусны хүрэлцээ жоохон бага байна. За энэ жил бол ASEAN-ы орнуудын томоохон хэмжээний 53 оны төрийн хэрэгнүүд манад ирнэ. Тэрний арга хэмжээнд бол дунд доогрын буюу бидний зүйлсээр айс. Энэ бол хүмүүс ялангуяа энэ аслагдсан юунуудад маш их хүрч. Манад 30-ыг нодлон бид нар нөгөө тээвэр хөгжүүлэх сангаас. Энэ дээр хүн болгон талхарлаа илэрхийлж. Энэ их зүйл байна. Тэр чинь 28-нд дотор ороод 28 судалтай босоогоор нэг хүн их явдггүй. Тэгээд энэ бусад газруудын чинь энэ багтаад хүрэлцээ баг. Тэгээд энэ ASEAN-ы орнуудын энэ уулзсан дээр тийм захиалгууд ирсэн. Миний хүсэлт манай хотын дараамт бид нар энэ 100-аас 150 автобус ирүү ороод ирэх юм бол энэ юмыг нэг үсэн шийдэж байна. Тэгэх юм бол маш сайн хүрэлцээтэй болно гэсэн үг шүү. Тэгэх юм бол бид нар унаа уншны хувьд бол их зохимжтой, боломжийн болцоотой. Одоо хүмүүсийн хүсэж байгаа юм бол 100% биелэх магадaltaй болчихж байна. Одоо бид нар нөгөө мөнгнөөсөө болоод тоогоо жоохон багасгачаад. Энэ 30 минутын хооронд сэлгэд суувал гэхээр бас л хот дээр ингээд нөгөө зөрүү гэдэг юм уу энэ санхүүгийн хувьд дарамт ирж байгаа юм шүү. Ирэлгүй. Энэ хичнээн төгрөгийн вэ? Ер нь одоо бид нар чинь хотын дарамт гэхээсээ илүү бид нар нэг ажлыг бол хийсэн. Юу гэхээр улсын төсвөөр байсан. Бид нар чинь 40 тэрбум. Бид нар орж ирэнгүүт 13 өссөн дүнгээрээ бас энэгээр 13, 14, 15 онд явчихж байгаа байхгүй. Яагаад тэгэр өсвөлөхгүй гэхээр улс хот руу шилжүүлээд дээр нь плет 400 төгрөг гэсэн. Тэрийг 500 болгосон. Тэгэхээр бид нар тэрний зөрүүг өгөх ёстой ш. Тэр мөнгнүүд чи олгогдоогүй. Хоримтл ус. Одоо санхүүг. Тэрийг энэ юундаа бол зайлшгүй өгч байгаа. Тэр нь орог дарамт гэхээсээ илүү
одоо ер нь ойлголцол ер нь ийм байгаар зохион байгуулъя гэдэг зүйл нь ингээд давхар нэг сумаар 2 3 дуулаа бууж байгаа шиг тийм маягтай болчих. Угаасаа өгөх ёстой мөнгнүүд нь тэр рүү хуулиар өгөх ёстой юм баггүй. Тэгэл тэрийг ингээд нөгөө захин хэлбэр рүү шилжүүлээд богино нэрсүүдэд шийдээд өгчих чинь гэсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хвшлийнхэнтэйгээ хил ам олж чадсан нь. Ер нь ажил бол мэдээж шинэ юмд бол дөрөв хэлж байгаа. Тийм амар бол ойлголцох ажил биш л. Энд чинь Солонгос бусад бүхэл газрууд дээр л маш их бэрхшээл зовлон туулж ижил очсон шүү дээ. Одоо тэрийг та нарийн судалт бол хүмүүс хэлэх байх. Би зүгээр айхтар нэг дөвөлгээд байгаа юм биш тийм байдал үүсд. Бид бол 2-3 сарын дотор хийсэн. Харин гэхдээ нэлээд хүч чармаалт гаргасан. Бэлэн мөнгөөр мөнгө тушаахаар нэг автобус ингээд бүтэн өдрийн турш явахад нэг тичнээн төгрөгийн орлого олдгоо гэдэг нэг юм баримжаа байж таарна тийм ээ. Тэгэхээр одоо картаар ингээд явахаар энэ хоёрын хооронд зөрүү бий юу? Яагаад тэгэхээр нөгөө хүмүүс картаа уншилчихгүй гараад орчихгүй гэдэг нэг юм хардталт яваад байна л та. Тий, яг ер нь амьдрал бай юм болохоор янз бүрийн юм гарна л да. Мэдээж тэгээд тэр одоо нэг үйлчлэгийн 900 гаруй автобус зэрэг орж штэ өглөөд зэрэг ороод юм. Одоо манай саяны 3 дахь өдрөөс нөгөө кондукторуудаа шалгагч гэдэг оронтой ажлын байрных нь өөрчлөөд тэгээд одоо шалгагч юу гэх хэвээр тийм маягаар оруулаад тэгээд нөгөө тэр саяны өгж байгаа мөнгөн дээр бид тэр хуучнаар кондуктор одоогоор шалгагч нарын асуудлыг бүгдийг шийдээд ингээ оролцсон. Тэгэхээр энэ ажил бол одоо ер нь улам л нөгөө сайжирч өдрөөс өдөрт л сайн болж байна. Зүгээр тэр нөгөө карт март уншуулдгуу тэгээд мөнгөө 500 700 өгөхтэй үн одоо дутуу өгөх энэ төр юмнууд бол тэр болгон бас гэхдээ одоо ингээ хэд удаа би ингээ яваад ажиглаад харж яхад бол өдрөөс өдөрт л багасаад байгаа. Үний нөгөө ухамсартай холбоотой. Зарим нь бол иччихээн, зарим нь нэг сонио ажиглагч л байсан. Нөгөө урт татус байдаг шүү дээ. Угсраа гэдэг тэр нь суугаа явж яхад нэг нөхөр буучаад тэгснээ нөгөө буцаж орж ирээд яах гэж юм бол гэсэн чинь нөгөө карта уншуулаагүй мэй. Карта уншуулчаад байгаа юм шиг. Тэг тийм зүйлүүд их сайн эерэг юмнууд байна, цаар юмнууд байна. Тэгэхээр хуучин цагт нөгөө орлогын төлөвлөгөөгөө бол харьцангуй нууцлалтай байсан. Нөгөө хувийн компаниуд хэлэхгүй. Тэгээд балансаас нь харна шүү дээ бид нар чинь нөгөө тайлан балансаа удирдал болгох шээ. Тэгээд тэр чинь хоёр баланс энэ төр байдаг те Монголын уул чинь нөгөө татварт өгдөг баланс, юунтаа өгдөг гэл ингээд хуучин нэг тиймэрхүү юмуд нь одоо бол бүгд байхгүй болсон л доо. Чи нөгөө захим ингээд юу руу шилжээд ирэх. Орлого бол ер нь яг намраас бол захим руу ороход маш их нэмэгдсэн. Маш их нэмэгдсэн. Хот доор хот гэж инженерийн байгууламжийг нэрлэх нь бий. Тэгвэл инженерийн энэ дэд бүтцийг солих, сайжруулах шаардлага тулгарч байна. Хонглын систем нэвтрүүлэх, дулааны станцуудаа өргөжүүлэх зорилт сүүлийн жилүүдэд ямар биелэлттэй байгааг тодруулъя.
байгааг тодруулъя.
Орой минь түргэний эсэлчүүдээ нэрийн утас цувралын шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгэхээр энэ удаагийн зочин бол нийслэлийн засаг даргын орлогч ноён ганц төмөр. Тэнд орой минь түргийг. Тэгвэл өнгөрсөн онд 60 км замыг шинээр ашиглалтанд оруулжээ. Та жолоо үйлдэх. Барина. Жолооч болоод удаж байна уу? Багаас удаж байна уу? Ааха. Таны машин хизээ явдаг вэ? Миний машин 5 дахь өдөр. Ааха. Яг хувийн машин ярьж байна тий. Албаны машин бол 1 дахь өдөр. Үгүй 7 хоногийн 2 өдөр. Энэ шийдлийг та жолоочийн хувьд яаж хүлээж авч байгаа вэ? Энэ бол бас нэг гарц байсан шүү дээ. Тий. Ер нь 12 онд орж ирэхэд бол төгжрлийн хувьд бол үнэхээр бэцэгтэй хүрсэн. Одоо тэгээ хүмүүс чинь нэг сонио 2 3 ойлголт байж магадгүй бод. Ер нь бодит байдалтай бол эвлэрхийн зүг л гэж. Цохон байгуулалт их муутай. Ер нь бол цогсоход бол ер нь ойрхон болцсон. Ийм одоо 12 оны намар бол байсан шүү дээ. Тэгээ бид нар бол энэ нэг уг нь бол нэг 12 төрлийн арга хэмжээ авахар одоо тэр чи одоо 12 оны 8 дугаар сарын 19-ний захирамж санаж байна. Төгжрлийг буруулах төгжрлийг буруулах зарим арга хэмжээний тухай гэсэн. Тэрэн дээр одоогийн байгаа хэвээр байж байгаа дугаар хязгаар нэгдүгээр ихнэ гэж хэлсэн. Тэгээд тэрийг бол 2 сарын дотор бол ер нь маш сайн одоо ер нь бидний цоон байгуулалт ер нь яг ажил сэтгэл гарах асуудал байна л да. Ажилдаа өглөө өдөр гэдэг нөгөө нэг ирч хүчээ судруулахгүй явсан. Тэгээ Монголын хууль 3 хоног гэдэг зүйл бол тэр үед их яригдчихсэн. Одоо ер нь одоо 3 жил болчихлоо тий 3 жил. Энэ ойлголтыг халсан. Энэ бол төгжрлийг бол нэг хэсэгтээ тухайн үед шийдсэн. Зам сайн байна гэдэг бол төгжрлийг бас шийдэж байгаа нэг хэлбэр. Зам сайн байна гэдэг нь цаашаа уялдаатай тээвэр сайн байна. Нийтийн тээвэр сайн байна гэдэг чинь ер нь бүхэн унаагаа унах шаардлагагүй. Гэсэн ийм л юм руу яваад. 300 гаруй сая долларын борлуулалт энэ жил автомашин дээр хийгдсэн гэсэн тооцоо татвараар нөгөө гарсан. Тэгэхээр зэрэг пүрүүс машин бол тэр дотор бол бараг 80-90% нь борлуулалттай байгаа. Төгжрөл үүсгэж байгаа бас нэг гол шалтгаан нөгөө хурд сааруулах шалтгаан болдог нөгөө замын эвдрэл гол шалтгаан. Маш гол шалтгаан. Хотын ингээл ингэхээр одоо ингээд за энэ 3 жилийн хугацаанд энэ 4 жилийн хугацаанд хийсэн дөрвтэй ажил гэж нэрлэхээр л замын ажил яа харахгүй тэргүй игнэнд явж байгаа юм л та. Тэгэхээр энэ хугацаанд хийсэн замын бүтээн байгуулалтын ажлыг та нэг тоон илэрхийллээр тайлбарлавал. Тий, хоёр янзаар ярьж байгаа. Бид нар нөгөө их усүрээсээ болоод байгаа. Зарим нь ингээд ямар олон тоо хэлдэг. Яасан сони ингээд. Тэр нь нөгөө юу хэр хамгийн ихэхээр хотын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, улсын хөрөнгө оруулалт. Тэгээд зээл тусламж буюу одоо хөгжлийн банкны тусламжаар нэг нь одоо хувийн өөрсний хөрөнгө оруулалт гэж явдаг. Одоогоор бол шинээр хийсэн нэг 60 гаруй километр, шинжлэн зассан нэг 160 км, нийлээд нэг 220 орчим километр замын шинжилэл байгаа. Ингээ нийлэхээр нэг 220 орчим километр замын 3 жил одоо 16 оны дүнг оролцуулахгүйгээр 12, 13, 14, 15 гэж хэлж байна. Тэгэхээр энэ одоо Улаанбаатарт нэг 450 орчим километр замтай шүү дээ бид. Одоо бидний Оросд нэг 500 600 гараа явж байна. Зүгээр гол ажил бол их одоо арслагдсан гэвэл үлзитийг хийж болж байна. Барьцаан руу хийж болж байна. Туул тэрэлж юм одоо чанжин болдог руу хийж болж байна. Сая хийсэн Цуслангийн 16 гаруйны 135 км замыг хийж болж байна. Гачууртын зам хийж болж байна. Тэгээ яагаад энэ аслагдсан зүйлүүдийг зүгээр онцолж хэлж ийм их цаг байгаа учраас бас их яриул маш их юм байна. Тийм учраас онцлоод хэлчих нь зүг бэхээр суурьшлийн бүсүүдийг гадагшлуулах асуудал яригдав. Зам тавиад маргааш нь бол мэдээж гарахгүй шүү дээ хүн бол. Зам тавьчлаа. За одоо ингээд цаашаа яах вэ гэдэг. Тэр нэг 3-4 жилийн дараа бол ер нь одоо та бүгд 20 он гэхэд ер нь бүгд бол ингээд гадагштаад ивэ болоод тэгээ тэр дараа нь дулаан хангамж очих хэвээр. Дулаан хангамжийн дараа цахилгааны их усүр найдвартай байх хэвээр гэдэг дид үтцийн асуудлуудыг шийдээд явчихж байна. Ингээд дид үтцүүлчихээ суурьшлийн бүс маань үндсэндээ нөгөө голын гол хэсэгтэй биш. Чингисийн талбайг тойроод биш.
ингээд ийшээ ингээд нутагших, ингээд суурших ийм одоо чи мөнгөн дүм маань жоохон одоо хэцүү байна. Одоо улс орон тий та үдэг чи хямралтай үе таарсан. Санхүүгийн хувьд боломж олцох баг. Тэгэхээр бид нар нөгөө захимаа бол явуулдгаараа явуулаад, ухаалгаа явуулдгаараа явуулаад, нөгөө шүлжээ төлөвлөлт буюу богино нэрээсээ явуулдгаараа явуулаад гарсан зардлаа удаа явж. Тэгэхээр тэр хүрэлцээ, автобусны хүрэлцээ жоохон баг байна. За энэ жил бол ASEAN-ы орнуудын томоохон хэмжээний 53 оны төрийн хэрэгнүүд манад ирнэ. Тэрний арга хэмжээнд бол дунд оврын буюу бидний хэлсээр айс. Энэ бол хүмүүс ялангуяа энэ аслагдсан юунуудад маш их хүрч. Манад 30-ыг нодлон бид нар нөгөө тээвэр хөгжүүл сангаас. Энэ дээр хүн болгон талхарлаа илэрхийлж. Энэ их зүг байна. Тэр чинь 28-нд дотроо ороод 28 судалтай босоогоор нэг хүн их явдггүй. Тэгээд энэ бусад газруудын чинь энэ багтаад хүрэлцээ ба. Тэгээд энэ ASEAN-ы орнуудын энэ уулзсан дээр тийм захиалгууд ирсэн. Миний хүсэлт манай хотын дарга бид нар энэ 100-150 автобус ирүү ороод ирэх юм бол энэ юмыг нэг үсэн шийдэж байна. Тэгэх юм бол маш сайн хүрэлцээтэй болно гэсэн үг шүү. Тэгэх юм бол бид нар унаа уншны хувьд бол их зохимжтой, боломжийн болцоотой. Одоо хүмүүсийн хүсэж байгаа юм бол 100% биелэх магадaltaй болчихж байна. Одоо бид нар нөгөө мөнгнөөсөө болоод тоогоо жоохон багасгачаад. Энэ 30 минутын хооронд сэлгэж суувал гэхээр бас л хот дээр ингээд нөгөө зөрүү гэдэг юм уу энэ санхүүгийн хувьд дарамт ирж байгаа биш үү? Ирнэ. Ирлгүй. Энэ хичнээн төгрөгийн вэ? Ер нь одоо бид нар чинь хотын дарамт гэхээсээ илүү бид нар нэг ажлыг бол хийсэн юу гэхээр улсын төсвөөр байсан. Бид нар чинь 40 тэрбум. Бид нар орж ирэнгүүт 53 өссөн дүнгээрээ бас энэгээр 13, 14, 15 онд явчихж байгаа байхгүй. Яагаад тэгэр өсвөлөхгүй гэхээр улс хот руу шилжүүлээд дээр нь плет 400 төгрөг гэсэн. Тэрийг 500 болгосон. Тэгэхээр бид нар тэрний зөрүүг өгөх ёстой ш. Тэр мөнгнүүд чи олгогдоогүй. Горимтл ус. Одоо санхүүг. Тэрийг энэ юундаа бол зайлшгүй өгч байгаа. Тэр нь орог дарамт гэхээсээ илүү одоо ер нь ойлголцол ер нь ийм байгаар зохион байгуулах гэдэг зүйл нь ингээд давхар нэг сумаар 2 3 дуулаа бууж байгаа шиг тийм маягтай болчих. Угаасаа өгөх ёстой мөнгнүүд нь тэр рүү хуулиар өгөх ёстой юм байна. Тэгэл тэрийг ингээд нөгөө захин хэлбэр рүү шилжүүлээд богино нэрээсүүдэд шийдээд өгчих юм гэсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хвшлийнхэнтэйгээ хил ам олж чадсан уу? Ер нь ажил бол мэдээж шинэ юмд бол дөрөв хэлж байгаа. Тийм амар бол ойлголцох ажил биш л. Энд чинь Солонгос энд бусад бүхэл газрууд дээр л маш их бэрхшээл зовлон туулж ижил очсон шүү дээ. Одоо тэрийг та нарийн судалдаг бол хүмүүс хэлэх байх. Би зүгээр айхтар нэг дөвөлгээд байгаа юм биш тийм байдал үүсдэг. Бид бол 2-3 сарын дотор хийсэн. Харин гэхдээ нэлээд хүч чармаалт гаргасан. Бэлэн мөнгөөр мөнгө тушаахаар нэг автобус ингээд бүтэн өдрийн турш явахад нэг хичнээн төгрөгийн орлого олдгоо гэдэг нэг юм баримжаа байж таарна тийм ээ. Тэгэхээр одоо картаар ингээд явахаар энэ хоёрын хооронд зөрүү бий юу? Яагаад тэгэхээр нөгөө хүмүүс картаа уншилчихгүй гараад орчихгүй гэдэг нэг юм си хардталт яваад байна л та. Тий яг ер нь амьдрал бай юм болохоор янз бүрийн юм гарна л да. Мэдээж тэгээд тэр одоо нэг үйлчлэгийн 900 гаруй автобус зэрэг орж штэ өглөөд зэрэг ороод юм. Одоо манай саяны 3 дахь өдрөөс нөгөө кондукторуудаа шалгагч гэдэг оронтой ажлын байрных нь өөрчлөөд тэгээд одоо шалгагч юу гэх хэвээр тийм маягаар оруулаад тэгээд нөгөө тэр саяны өгж байгаа мөнгөн дээр бид нар тэр хуучнаар кондуктор одоогоор шалгагч нарын асуудлыг бүгдийг шийдээд ингээ оролцсон. Тэгэхээр энэ ажил бол одоо ер нь улам л нөгөө сайжирч өдрөөс өдөрт л сайн болж байна. Зүгээр тэр нөгөө карт март уншуулдгуу тэгээд мөнгөө 500-700 өгөхтэй үн одоо дутуу өгөх энэ төр юмнууд бол тэр болгон бас гэхдээ одоо ингээ хэд удаа би ингээ яваад ажиглаа харж яхад бол өдрөөс өдөрт л багасаад байгаа. Үний нөгөө ухамсартай холбоотой. Зарим нь бол иччихин, зарим нь нэг сонио ажиглагч л байсан. Нөгөө урт татус байдаг шүү дээ. Угсраа гэдэг тэр нь суугаа явж яхад нэг нөхөр буучаад тэгснээ нөгөө буцаж орж ирээд яах гэж байгаа юм бол гэсэн чинь нөгөө карта уншуул агуу мэй. Карта уншуулчаад байгаа юм шиг. Тэг тийм зүйлүүд их сайн эерэг юмнууд байна, цаар юмнууд байна. Тэгэхээр хуучин цагт нөгөө орлогын төлөвлөгөөгөө бол хавцангуй нууцлалтай байсан. Нөгөө хувийн компаниуд хэлэхгүй. Тэгээд балансаас нь харна шүү дээ бид нар чинь нөгөө тайлан балансаа улирал болгох шээ. Тэгээд тэр чинь хоёр баланс энэ төр байдаг тийм Монголын уул чинь нөгөө татварт өгдөг баланс, юунтаа өгдөг гэл ингээд
хуучин нэг тиймэрхүү юмуд нь одоо бол бүгд байхгүй болсон л доо. Чи нөгөө захим ингээд юуруу шилжээд ирэх. Орлого бол ер нь яг намраас бол захим руу ороход маш их нэмэгдсэн. Маш их нэмэгдсэн. Хот доор хот гэж инженерийн байгууламжийг нэрлэх нь бий. Тэгвэл инженерийн энэ дэд бүтцийг солих, сайжруулах шаардлага тулгарч байна. Хонглын систем нэвтрүүлэх, дулааны станцуудаа өргөжүүлэх зорилт сүүлийн жилүүдэд ямар биелэлттэй байна? Хандлага маш ихээр болсон. Шинэ хөгжлийн суурийг тавьж байна гэж энэ замыг харсан. Одоо нөгөө уулзнаар яриул нөгөө атар газрыг шинээр эзэмшдэг ингээд кино гардаг шиг яг тийм маягаар агуулга нь бол яг тийм маягаар тавигдаж байна гэсэн үг. Өмнө нь ийм хэмжээний замыг ямар хугацаанд тавьдаг байсан бэ гэдэг юм уу? Ийм харьцуулалт байна уу? Өөр аль эсвэл 3 жилийн хугацаанд ийм хэмжээний замыг шинээр тавьдаг. Манайхтай ижил төрлийн хот гэдэг юм уу? Ийм харьцуулсан үзүүлэлт байна уу? Яг зүгээр тэр чинь техникийн хүчин чадал нөгөө хөгжил дэвшил бүх юмнасаа бол тийм улсууд бол хийгвэл байлгүй яах вэ? Гэхдээ манайх шиг одоо ингээд бүх ингээд зам нь муутцсан учраас бид нар хийгээд байна шүү дээ. Тэгээ эн чинь зам хийхээр бас нэг шүүмжлэн ш. Та нар зүгээр зам барихаас чанар нь ямар вэ? Уучин шиг урсдаг, зоордог, зүмөрдөг. Одоо ингээд ийм одоо та нар саяхан л ярьжсэн банк хийгээд боржуурын солидог. Гэтэл саяхан одоо ингээд чөмбөө шүүмжлэлтэй байсан. Тэгээ бид нар бол бас чанарыг бас зүгээр нэг зам мам тавиал хийгээд байгаа юм шиг. Бас чанарыг эрхэмлэж байгаа шүү дээ. Насжилт өндөр болгож байгаа. Гэхдээ анх ирэхэд бол айгүй хий нөгөө төвхтэй байдаг шүү дээ. Ажил хийхгүй. Яагаад тэгэхээр эн чинь ингээд байнгын нөгөө нөхөөстэй одоо ингээд нэг нөхөд өгөөд тэрийг ингээ янзлаад өгөөч гэдэг. Бид нар бол цогцоор нь янзлж байгаа л та. Тэгээд орчил тослогоо шүү дээ. Юу н арчилгаа. Маш сайн хийх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж энэ зам мамч. Тэрнээс зүгээр нэг тавьчаад мартчихвал нэг маргааш нэг өдөр нь айхтар одоо том даацын машин явуул ивдээ зүтгэх шүү дээ. Тийм учраас тэр чинь хараа хяналттай цэвэр цэмтгэр үйлчлэгээ байнга одоо арчилгаа шаардлагатай шүү дээ. Тэгээд камержуулалтын систем одоо сайн болцсон. Тэр мэрийг хараад дор янзлаад ингээ явах ийм одоо зайлшгүй шаардлагатай. Тэгээ манай хоттой 3 компани нийлүүлсэн шүү дээ. Зам засвар арчилалт компани, тогтчлт компани, усны барилга байгууламж гээд компаниуд нийлүүлээд Улаанбаатар нэгтгэлгээд тэгээ шар цамцтай буюу нөгөө хотын цэвэрлэгээ үйлчилгээний улсуудыг бол нэлээд хэмжээгээр нэг 400 гаруй хүнийг нэмж авсан. Тэргээрээ юу хийсэн гэхээр нөгөө замын нөгөө цэвэрлэгээ нөгөө гимтэл одоо тэр юун дээр бол цэвэрлэгийг байнга тогтмолжуулах байнгын одоо хараа хяналттай байлга ийм байдал руу орсон. Хүмүүс насжилтанд ач холбогдлохтой юу гэж хардаг вэ гэхээр японочдын барьсан зам сайн. Одоо энэ нарны замыг хар. Гэтэл манайхан байхгүй ч гэдэг юм. Нэг ийм байдлаар нөгөө нэг үхрийн ивэр дөргөл 1000 үхрийн ивэр дөргөн гэж нэг ийм ойлголт суучж л дээ. Тэгэхээр саяны таны хэлсэн ийм урттай замыг хийхэд үндэсний аж ахуйн нэгжүүд хичнээн хувийг нь эзэлж исэн юм уу? Өөр бусад газар орны дэмжлэгийг ямар хэмжээнд авч ирсэн бэ? Батуул даргын нэг хатуу барьж исэн зүйлүүд үндэсний үйлдвэрлэгч их орныхоо үйлдвэрлэлийн компаниудыг дэмжих зүг байна. Технологийн шийдлүүд бол Японууд манад нарны зам хийцэн, нарны гүр хийцэн. Бид нар очиод хамтраад ажилласан тэр стандартыг сурцсан. Ер нь одоо сүүлийн замнууд чинь дотор бетонын суурь хийж чаас. Дандаа нөгөө дайргаар хийгээд нөгөө уулын дайраг шүү дээ. Хайраг дайраг гэж ярьдаг. Нөгөө дайргаар ихчүүлээ дээр нь хураагаар тор тавьж чаас бүр төмөр тор тавьж. Зүгээр чанар ярихад одоо би та нарт нөгөө сони сонсголонгийн 5.5 км зам. Энэ дээр бол онгоц зуусан ч яах ч үст. 26 см-ийн зузаантай. Тэгээд яг арматур зангидаж хийсэн байхгүй. Яагаад тэгж юм хэрэг тэр чинь манай бетонын зурмын үйлдвэрүүдийн 80% байдаг. 80 орчим хувь. Тэр бол маш их хэмжээний дандаа даацсан. Зарим үед бол бараг 100 тонн хүртэл ачдаг. Одоо тийм байгаа шүү дээ.
тийм юм чинь бол асфальтыг бол ураачдаг байхгүй. Үрчилээд ураа. Тэгээд байна. Тэгээд бетонын зам тавьчихад бол тэр даацыг бол даагаад явна. Тэгэхгүй энэ 5 одоо нэг 2 жил болоод 3 жил болоод цоороо цөмрөл энэ машины үйлчлэгийг бол бид нар бас тэр юм бодож сэтгэж бас тэрэн дээр ер нь үлгэр жишээ хийсэн. Тэгээ одоо бид нар нарны гүүрээ дагуулад ингээд 4 хос гүүр 4 нүхэн гарц гэдэг ийм хөтөлбөр хийх зам. Ер нь Севл хотод та бүгд очиж үзсэн. Нөгөө Севлийн гол хангун мөрнийг урсан 12 том гүүрэн байгууламж байгаа. Тэрийг дагсан 12 янз бүрийн гүүрэн байгаа. Энэ бол гүүр одоо зам хийсээ илүү байгууламж. Юу гэхээр энд одоо гүүр, тэнд бас нэг гүүр, энэ нүхэн гарцтайгаа. Тэгээ гэрэлтүүлэг явгуу энэ бол дугуйн маш том 2 метрийн өргөнтэй том бас дугуйн зам байгаа. Тэгээд хүмүүс ийм нөгөө захиалга юу гэдэг иргэдийн хүсэл одоо тэмүүлэл дээр өргөдлөг гомдол их гаргадаг шүү дээ. Тэрэн дээр тулгуурлаж хийсэн. Шинээр ашиглалтанд төлөөлөж өгж байгаа автозамуудад тэмдэг тэмдэглэгийг ер нь ямар байдлаар хийдэг вэ? Заавал хийх ёстой стандарт зүйлс гэж байна л да. Одоо чинь ус зайлуулах шугам ч юм уу, тэмдэг тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй эрүүгт зориулсан гарц ч юм уу. Энэ асуудлыг яаж шийддэг вэ? Яг ажлынхаа зургаас болж байгаа. Ажлын зураг шаардлагатай гэвэл бид нар ер нь сүүлийн үеийн бороо зайлуулах, ус зайлуулах, гэрэлтүүлэг, явган зам байсан одоо дахиад дугуйн зам стандарт нөгөө улс ч хөгжөөд шүү дээ. Ийм шаардлага үүсэж. Тэгээд тийм замуудыг бол зайлшгүй тавьж ээж эн чинь хүмүүс чинь энэ зам чинь айтайхан одоо боломжийн гэдэг. Тэгэхгүй хуучин шиг гэрэлтүүлэг тавиа явган тавиад яг боржуура тавиад асфальт яг замаа зорчих гэж нэрлэж байгаа. Тэрийгээ тавьчихвал бас юм дутуу байгаа юм шиг. Ийм болчиход байна. Тэгэхээр зэрэг тэний дагуу таны дөрөв хийдэг тэмдэг тэмдэглэгийг бол маш сайн хийдэг болцсон хийж байгаа. 1 км зам 1 тэрбум төгрөгөөр босдгоо гэдэг нэг ийм хар тооцоололтой болж иж байна. Тэгэхээр энэ хугацаанд 3 жилийн хугацаанд зам барихад тэгэхээр нийт хичнээн төгрөгийн зардал гарсан бол за тэгээд их үүсвэр нь бүгднгийн хоттойгоо тийнэ гэвэл энэ даад давшгүй болчих болно. Тий хийх гэж боломжгүй л дээ. Тэр чинь хөгжлийн банкны санхүүжилтээр 33 уулзаар. Тэр сонсолонгийн ярьж байгаа, орбитийн ярьж байгаа. За дээр нь одоо хиний 1-р хорооллын арын нэг замыг холбосон их маш их төвчрлээ. Тэр бол их сайн шийдсэн. Цэцэг төвийн уулзуур шууд одоо тэр чинь заавал одоо төв шуудангаар бүгдээрээ тэмдээ иргэдэг байсны шууд гаргадаг зүйлүүдийг бол хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн шүү дээ. Тэр бол их сайн стандарт. Чиний яриад байгаа тэр стандартыг бол мөрдүүлсэн. Тэр Японыхан бол яг энэ нарны замын хийсэн нөхдүүд зөвлөсөн. Тэгэхээр тэр бол ер нь нэлээд өндөр шаардлага тавьсан. Насжилт их удаантай стандарт нормоо барьсан. Нөгөө дөрөвний гарц гарan буюу тэмдэг тэмдэглэгийг нэлээд ухаалгаар тавьж өгөх хэрэгтэй зүйлүүд байна. Тэгээ яг бид нар бол тэр чинь тагнуулын 30 дугаараар хүн битгий шувуу ортдгоо тийм газар шүү дээ. Тэр одоо бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Манай хуучин байсан улсууд тэрүүгээр чинь зам тавилаа шүү дээ. Хийлээ. Энд чинь сэтгэл гаргаж байна. Тэрнээс хуучин цагийн хүмүүс бол тийшээ бол ойртоход бол хэцүү. Эндээс гадна бол Цуслангийн нөгөө Шарга морьт хандгаатын чиглэлийн 16 135 км зам 2 том гүүрэн байгууламжтай. Тэр Шарга морьтын гүүр бол хос болсон. Яг замын хувьд бол та 1 тэрбум гэдэг чинь ойролцоогоор гэж хэлэхгүй болохгүй. Яагаад тэгэхээр замынхын зурагнаас болж. Юу тэр тухайн зам дээр ямар одоо зүйл шаардлагатай вэ? Явган хүний зам шаардлагатай байна уу? Дугуйн зам шаардлагатай байна уу? Тийм ээ? Ус зайлуулахыг заавал хийх ёстой шүү гэдэг тийм ээ. Жишээлбэл инхтэй нэг өөрний зүүн талынх бол ус зайлуулах заавалшгүй. Тэр чинь бороо ирээд тунах магадлал өндөртэй. Яагаад гэвэл уруутай нөгөө нэг боогор нүхэн галцтай учраас гих жишээний нөгөө нэг тэрнээсээ болоод ойролцоогоор тэрбумаас тэгээ дээшээ явна. Яагаад тэгээ гэрэлтүүлэг ороод ирвэл бүр зүйтэй болно. Үлдсэн замуудаас зайлшгүй шинжлэх юм уу шинээр тавих шаардлагатай замуудад орж байгаа. Тэгээ бидний нэг зүйл одоо яг бас яг хвтэ юмд бол бас ингээд нөгөө сайн муу яригддаг. Бид нар нэг хурж чадаагүй зам бол толгоотын санхүүжилтээр яриа. Санхүүжилтийн өөр нөгөө хөгжлийн банкны санхүүжилт байсан. Тэгээд эн чинь бас нэг зовлонтой ингээд нэг ус төрж байл та зургатаар харж байгаа тий. Тэгээд тэр янз бүрийн их усүрийн тухай яриад л тий. Тэгээд одоо вайсыг хийцэн юмыг бол одоо яг хийцэн.
Тэгээд яг нөгөө шалгадаг газар нь тэгээд дээр нь улсын комисс бүх юм нь орно шүү дээ. Нөгөө угаасаа төрийн стандарт гэж байдаг тийм ээ. Тэгээд тийм юм нарийн одоо шалгуур юугаар гараад. Тэгээд дээр нөгөө олон улсын найрамд зурсан лөө 13 орчим километр зам. Энийг бол одоо энэ хавар даруйхан ихлүүлж янзлахтай. Одоо дээр нь сая Буднам хятадд улсын хөнгөлөлтөө нөхцөлийн зээлээр одоо энэ баян зүрхийн товчор одоо энэ гүүрний хос гүүр тавиад цааш нь товчоноос налаахын пэрэлжийн бэлчээр хүртэл 17.7 гэж бид нар хэлээд байгаа. Километр зам хос нэг талдаа бол 3-аар урсгаад 6 ийм урсгал нэгнээтэй тийм замууд тавигдах хаар байгаа юм тий. Хот гэдэг бол зам юм. Зам гэдэг бол хөгжил юм. Нийтийн тээврийн үйлчлэгийг нэг мөр сайжруулах зорилгоор ухаалаг автобусаар зорчигч тээвэрлэх болоод багагүй хугацаа өнгөрлөө. За бэлэн бусаар төлбөр төлөх тогтолцоо өдрөөс өдөрт сайжирч байна. Цаашдаа нийтийн унааны цагийн хуваарийг наривчлах ажил үргэлжилнэ. Машин явах өдөр автобус суух уу? Сууж. Нийтийн тээврийн үйлчлэгээ бас их шинжлэгдлээ тийм ээ. Яг нэг хэсэг нөгөө шинэ юмд дасах гэж босохгүй байх бүтэхгүй байх гэжсэн бол одоо их сайхан дасаад тах шиг байна. Хугацаа хэрэгтэй. Хугацаа хэрэгтэй. Нийтийн тээврийн шинжилгээг хийгээд санаачлага яг хэдийнээс гараад хугацааны хувьд яаж төлөвлөөд өнөөдөр манай нөгөө 5А хөтөлбөр Ачнаавын хорчиг хотуулыг гэдгийг гол одоо зорилттой л дээ. Тэгээ би ч олон жилч бодож явсан ажил. Ер нь анх бол смарт буюу захин хэлбэрийн чинь 96 оны яг Mobicom анх гар утсгийн чинь Монголд орж ирэхдээ яригдсан зүйл шүү дээ. Тэгээ тийм амар ажил бол яг энэ хүндээ биш л дээ. Тэр бол их хүнд. Зүгээр ер нь бол манай Батбаяр дараагийн хүмүүсийн хувьсал болж байгаа гэсэн үг шүү дээ. Ягаад гэвэл бэлэн мөнгөөр тооцоо хийжсэн баг. Бэлэн мөнгө. Бэлэн мөнгө барайл карманаас гараад тэрийн бэлэн бус руу оруулчих. Тэгэхээр зэрэг тэр хооронд чинь нөгөө системийн өв доголдол гарчиж байна. Өөрчлөлт орчиж байна тий. Хуучнаасаа өөр болгочихор чинь хүмүүс дуртай нэг хэсэг байна. Дургуй маш их хэсэг байгаа шүү дээ. Тэгээ манай бол одоо яг манай хүнжлийн хайр өрүүлж байна. Энэ жил бол яг бид нар чинь аюу хүнд төсөвтэй. Энэ хүмүүс манайхын төсөв нь гайгүй, мөнгө нь гайгүй учраас юм хийгээд юм. Тийм биш шүү дээ. Сэтгэлээрээ хийгээд байгаа байхгүй. Мөнгө бол байна. Хуучинч байсан, одоо ч байна. Яг одоо ингээд нөгөө үн цэний тухай нөгөө янз бүрийн инфляц нөгөө ямар нөгөө мөнгөний үн цэн 20 жилийн өмнөх нь ямар байсан одоо яасан гэдэг ингээд яг зүгээр сэдвүүн маргаж яхад бас буруу юм биш. Яг тэгэхээр тэр дундаас иргэд бас энэ зөв энэ буруу гэдээ бас шүү тунгааж бодож байгаа байлгүй гэж бодогдгийг. Захин хэлбэрүү шилжин гэдэг чинь ерөөсөө нийтийн тээвэр маш сайн болно гэдэг нь иргэдэд унаа ундах шаардлагагүй болчихсон. Тэдэн цаг тэдэн минут нь хотын төвд очино. Тэдэн секундэд очиод тэр газар бууна гэдэг нийтийн тээвэр ингээд минутаар яваад эхлэхээр хүмүүс аяа тэрэндээ дадал болно. Одоо бол бид картаараа уншуулж сурч байна тийм ээ. Дараагийн үйлдэл бол минут цагаараа явдаг систем. За би одоо ингээд тэнд очиод одоо хэвлэлийн хоролд оролцсон. Одоо чамтай ойрхон чи би бол одоо өглөө ажилдаа Улаанбаатар телевиз дээр очино. За тэдэн цаг. Тэгэхэд нийтийн тээвэр яг тэгээд явж байгаа шүү дээ. Тэгэл очиод буугаад нөгөөдөлтөө хоцрол таны асуудал тийм ээ. Нөгөө унаа бол явдгаар явчих шүү. Одоо хүлээгдэл хэр байгаа вэ? Хүрэлцээ автобусны хүрэлцээ ягаад одоо жоохон тааруу байгаа. Ягаад тэгэхээр юм бол эхэлж байгаа учраас юм эхэлж байгаа учраас